Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Сотхуу Тэргүүтэй баг холбооны Бүг найрамдах Герман улсын хаан бүрэг готноо альчлаад ирсэн байна. Дээрх ажлынхаа хүрээнд манай улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар Герман улстай хамтран ажиллах санамж хүчгийн төсвөл гарын үсэг зурсан байна. Энэхүү төслийнхөө хүрээнд дэд бүтц болон техникийн хяналтын чиглэлээр хамтран ажиллахаар болж байгаа юм байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын төвшинг олон улсын төвшөнд хийх нэг үйл ажиллагаа дөнгөж саяхан 4 хоногийн өмнө болж өндөрлөлөө. Энэ бол Герман улсын олон улсын мэргэжлийн техникийн хөндлөнгийн хяналтын байгууллага Герман Шлойд гэдэг байгууллагатай 200 гаруй жилийн түүхтэй ийм дэлхийн 102 орнд хяналтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай Монгол улсын шадар сайдын санаачилгаар өнгөрсөн жилийн 10 сараас эхлэн хамтран ажиллах үйл ажиллагаанд хэлэлцээр хийсээр өчигдөр 26-ны өдөр Германы Хамбург хотод хэлэлцээр хийж ингэж гарын үсэг сурлаа. За өнөөдөр бас баяртай мэдээ хэлэхэд өнөөдөр ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ хэлэлцээр бас батлагдаж Монгол улсын засгийн газар хоорондын комисс болон ерөнхийлөгчийн эвэлдор Монголын мэргэжлийн хяналтын ерөнхий газар буюу Германы олон улсын мэргэжлийн хөндлөнгийн техникийн хяналтын Герман Шлойд байгууллага хоорондын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр бас өнөөдөр дахин ерөнхийлөгчийн эвэлдор зурагдаж байна. Энэхүү төсөлд хамтран ажилласнаар манай улс дэд бүтцийн салбар техник хөндлөнгийн хяналтын мэргэжлийн байгууллагыг байгуулж хяналтыг олон улсын стандартын дагуу хянах ажээ. Ингэхдээ улсын байцаагчдыг харилцан солилцож, туршлагасуулж, мэргэжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бөгөөд олон улсын стандартын шаардлага хангасан техник тоног төхөөрөмж нийлүүлэлтэнд тандалт судалгаа хийх юм байна. Мөн дээрх мэдээллийн үеэр яригдсан асуудал бол хүнсний аюулгүй байдал тавих хяналтын чиглэлийн талаар байсан юм а. Тодорхой хэмжээнд хүнсний бүтээгдэхүүнээ хянаж иддэг ийм хэсэг байна. Тэг хүнсний аюулгүй байдал гэдэг ийм айхтар хэцүү зүйл байдаг байна л да. Улс орны эдийн засгийн хөгжил тухайн улс орны хувь зээнээс шалтгаалаад хүнсний аюулгүй байдлын тухайн асуудал олдсны үедж амьдрах, шилж идэх, өлсөж зовох гэсэн ийм гурван байдал дэлхийн хүнсний өнөөдрийн төрхийг гаргаж байна. Манайхан бол монголчууд бид азтай улс. Бид өнөөдөр бол өлссөнгүй бас юу олдсныгоо идэх тухайн асуудал олонх биш. Өнөөдөр монголчууд бид бас хүнснийхээ бүтээгдэхүүнийг өвөг дээдсийнхээ буйнаар арбан баялаг 5 хушуу малтайгаа бас хөрш шороо тариа бодоо ургуулдаг. Өнөөдөр бид баталгаатай гурилтай шилтэйгээ байж штэ. Ийм нөхцөл бидний хувьд бол хүнсний аюулгүй байдлын асуудал амгалан тайван байна гэж ойлгох боловч нөгөө талаар хяналтыг чангатгаж аль болохоор аюулгүй орчинд амьдрах тухайн асуудал туйлын чухал байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах ёстой байгууллага бол үйлдвэрлэгч байгууллага байх ёстой гэдгийг тэрээр хэлж байсан юм а. Аргач үгүй bis үйлдвэрлэгч байгууллага найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд чанаргүй бүтээгдэхүүн гарахгүй байх юм а. Улмаар импортоор хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж байгаа албан байгууллага бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан байх ёстой байдаг байна. Энэ нь олон улсын жишгт нийцсэн туршлага ажээ. Хүнсний аюулгүй байдлыг хангах ёстой байгууллага нь үйлдвэрлэгч байгууллага байх ёстой юм. Аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна уу гэдэгт нь хяналт тавих нь мэргэжлийн хяналтын байгууллага гэдгийг тус салбарын дарга энэ үеэр онцлон хэлж байлаа.